Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Сайн байцгаана уу үзэгчдээ. 7 хоног болгон та бүхэнд хүрж байгаа эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлгийнхээ дүрмийг танилцуулахад хоёр багийнхан маань оролцогчийн өвчний түүхийг сонсно. Тэд богино хугацаанд оншилно. Эмч нар маань хязгаарлагдмал асуулттай, өөрөөр хэлбэл зовир шинж тэмдэг асуумжаар өвчтний оншийг тавина. Харин интернет багийнхан маань интернетээс мэдээлэлээ хайж оншоо тавих хэрэгтэй байгаа. Ингээд хинэн илүү олон өвчний оншийг зөв оншилж чадсан манай нэвтрүүлгийн ялагч болно. Мэргэжлийн эмч нарын багаа одоо танилцуулъя. Интернет эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал мэдээгүйжүүлэг эрчим эмчилгээний эмч Саранбаатар. Зинт клиникийн үүсгэн байгуулагч ангаа ухааны доктор хүүхдийн эмч Навча. Санцо эмнэлгийн захирал ангаа ухааны доктор Мисаслын эмч Баян мөнх нар манай мэргэжлийн эмч нарын багийг бүрдүүлж байна. За тэгвэл өнөөдөр интернет багийнхан бол тэдний амьдрал бол маш сонирхолтой адал явдлаар дүүрэн байдаг аялагчид байгаа. Дэлхийн гайхамшигыг биднэрт ойртуулж байдаг аялагчтай урихад бэлэн болсон байна. Аялагч гэрэл зурагчин Ган Үлзий, миний аялсан Мянган хот нэвтрүүлгийн продюсер Оюун Чимэг, Аяллын тойр нэвтрүүлгийн продюсер аялагч урлаг судаач Ган Үлзий нар оролцож байна. Нэвтрүүлэгтээ тавтаа морой сайн байцгаана уу? Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр мэргэжлийн эмч нартай өнөөдөр үргэлжлэж шүү дээ. Харин сандарч байна. Сандарч байна. Галзайхан сэтгэл. Би бол энэ эмнэлэгчийн өөрөө тийм маш хэцүү зүйл байдаг. Тийм болохоор ер нь бол энэ маш хэцүү. Тийм болохоор ер нь бол одоо нөгөө мянган хариултны нэгэн зөв гэдэг шиг учраас энэ бол эмч нарыг бол барна гэхэд бол баг боломжгүй байх гэж бодож байна. Ааха. Гэхдээ ямар ч юм хичээнэ? Хичээнэ. Тэгэлгүй яах вэ? За тэгвэл эмч нарын хувьд манай маш сонирхолтой тий гадаадаар үргэлж аялж байдаг. Мэдээж биедээ бол эрүүл байхын тулд бол мэдээж анхаарал тавьж байдаг. Гадаадад одоо өвдөхгүй юмсан л гэж хүн болгон боддөө шүү дээ. Тэгэхээр бол эрүүл мэндийн хадлаа маш хичээдэг хүмүүс өнөдр ороод ирсэн байна. Та бүхэн өрсөлдөхөд бэлэн байна уу? Навчаа эмчээ таны сэтгэл ер нь ямар байна? Монголчууд нь ингэж ярьдаг шүү дээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гээд тий. Тэгэхээр би бол энэ усуудыг аялагч нарын хувьд бол маш өргөн мэдлэгтэй, их хурдан сэтгэдэг, өөрчлөлтөнд амархан дасан зохицдог, ер нь их мундаг хүмүүс байгаа. Бидний хувьд бол их хүчтэй өрсөлдөгч нар байна л гэж харж байна. Тэгэхээр Баян мөнх эмчээ таны хувьд асуумаар байна л да. Гэрэл зураг авдаг, аялдаг бас мэдрэмжтэй хүмүүс ороод ирсэн байна уу гэж хараад байна. Та юу гэж бодож байна? Ер нь бол энэ эрүүл мэндийн entertainment нэвтрүүлэлт манай одоо нөө эсрэг багийнхан гэх юм уу ялжилмал да айж байна, зуршээж байна гэдэг юм уу сүрдэх. Бидний хувьд ч яг адилхан энэ бол бодит амьдрал биш. Зөвхөн хэдгүү сонсооч гэдэг юм ингээд тавина гэдэг бол бараг боломжгүй зүйл. Тэгэхээр яг л зүгээр энэ нэвтрүүлгийн зорилго цөмрөө иргэдтэй бас нэг тодорхой хэмжээний мэдээлэл эрүүл мэндийн боловсрол олгох гэдэг нэвтрүүлэгт оролцоод ингээд хамтдаа энэ нэвтрүүлэг хийж байгаа та бүхэнд амжилт хүсье. За тэгвэл хоёр багийнхандаа хоёуланд нь амжилт хүсье. Би энэ удаа хоёр багийнхандаа дүрмээ танилцуулахад интернет багийнхан бол мэдээж өөрсдийнхөө мэдрэмж, туршлага дээр нь бол интернет гэдэг зүйлийг ашиглаад оншоо тавих хэрэгтэй. Харин эмч нарын хувьд бол хязгаарлагдмал асуулттай зөвхөн өвчтний түүхийг сонсоод асуумж болно, шинж тэмдэг, илэрж байгаа шинж тэмдгээр нь оншоо тавина. Та бүхэн бол хүссэн асуултаа асуух боломжтой байгаа шүү. Ойлгомжтой тийм ээ. За тэгэхээр энэ удаагийн маань нэвтрүүлэгт хэрвээ та бүхэн бан хичээж байгаад ялагч болж чадах юм бол эмийн ургамалтай инхчин эрүүл мэндийн цайны 3 сарын хэрэглээ хүн болгон бэлэг болгон авах болно. Тийм болохоор хичээгээрээ амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр хоёр багийнхан маань эхний оролцогчийнхаа түүхийг сонсоход бэлэн үү? Бэлэн. За ингээд Батурсгал ихчигээ урьж байна. Батурсгал ихчээ таныг урьж байна. Сайн байна уу Батурсгал ихчээ? Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж маш зоригтойгоор өөрийн түүхээ хуваалцгаж байгаад баярлаа. Тэгэхээр Батурсгал ихчийн хувьд бол өөрөө бичгийн хүн байгаа. Суугаад юм бичижсэн чи яг танд юу тохиолдлоо? Та тэрийг яриад өгөхгүй юу? Эхлээд бол энэ суугаар өвдөж тэгээ нөө балаа ерөөсө сүлдээ дийлхэ байгаад тэгэл ер нь хэсэг хугацааны дараагаас одоо энэс доошоо ингээд нэг бөмбөгөнд хийцсэн юм шиг.
зовиорч нь тавьяад гэж мэдэрчсэн. Бөмбөг гэдэг нь хийлдэг бөмбөг. Хийлдэг бөмбөг ч юм уу нэг одоо бөмбөгөн дээр суучаад нэг ингээд нэг ингэдэг штэ. Тэр шиг нэг бүх юм л нэг гачин болчихсон. Тэгээд энэ эрхийн уруу штэ баруун хөлний эрхийн уруу. Тэр чинь нэг оймсныг хурагдаад яхахлаар нэг ингээд эрхийн уруу гарчхаар нэг эвгүй байдаг штэ. Нэг сэтгэл зовиорчтэй ингээл нэг бариад байгаа юм шиг бас яг тийм мэдрэмжтэй. Тэгэхэд бол зөв зүгээр байхдаа яг танд тийм л эрхийн уруунд ч мэдрэмж төрж ирсэн тийм. Та одоо идэрсэн үү? Бүрэн бол идэгрээгүй. Эмчийн хяналтанд явж байгаа юу тий? За, гэхдээ таны бол би хамаагүй сайн болсон. Ер нь бол сайжирсан. За энэ түрээд бидний өгөх эхний мэдээлэл дуусж байна. Та бүхэн өрөөндөө ороо саяны өгсөн мэдээлэлээр тулгуурлаад оншоо тавих магадлалаа дэвшүүлээрэй. Анхны аялалд нь амжилт хүсье. Суугаар үзсэн. Гар даагдахгүй болсон гэдэг чинь цөс авах магадлал бас үүтэй байхгүй. Тэгээ бөмбөгөнд орсон шиг энэ мэдрэлийн хүч мөвчтэй холбоотой байхгүй. Парастезия гэсэн маань хөдөлгөөний алдагдал гарсан юм байна. Мэдрэхүй алдагдал, хөдөлгөөн болон мэдрэхүй алдагдал хоёулаа гарсан юм байна. Тэгэхээр чинь тархины ч байж болно, нугасны ч байж болно тий. Эсвэл захын мэдрэлч байж болно. Тарих нуус гэвэл төв мэдрэл. Цөсөлдүүлгээд асууч шууд асууч. Тэрхүү уцар. Цөс. Өдөө нуруугаар хатгалж өдөө. Одоо тэгтээ сайжирчаад байгаа шүү дээ. Бас тэгтээ бүр идгээгүй баг тий. Гэхдээ одоо нэг талын өөрчлөлт юм уу, хоёр талын яг парапилгийн гэдэг шиг хоёр талын өөрчлөлт юм уу, тэрийг тодруулж асуух тий. За тийм. Ёстой сайн. Гів гинтхэн юм бичижил балаад байхгүй тэгэхээр ингээ булчин сулраад ингэсэн юм ааш. Тэгээд аюулгүй хүслэхээс доошо бүхгүй гэж тэгэхээр хоёр тал гэж би ойлгож байгаа шүү дээ. Магадгүй. Нөгөө сахар чинь ихтгэр чинь нөгөө хүний бие чинь ингээ чинэрээд тань хөлөө ирэх үед зах мэдрэл рүү очижтэй шүү дээ. Яг сахар. Сахар гэж магадгүй. Тэгвэл баруун тал руугаа тэр баруун эрхий дээр хөлий дизестези мэдрэхүү өөрчлөлт. Парастезия гэдэг тийм үү? Тэгээ би гайхаад байхгүй. Тэгэхэд Бартар гэж хоёлаа эмчнэрийн баг болон интернет багийнхан дээр 2 удаа ороод тийм үгүй гэсэн асуултыг хариулт өгөхөөс гадна энэ тусламжаа үзүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр та яг юу тусламж болгож авчирсан бэ? Энд дээр яг юу байгаа вэ? Эзэнч. Яагаад энэ эзэн зэгшин бэлдэж авчирсан бэ? Өвчин тохирсон. Холбоотой юу тий? Энийг хараад хоёр багийнхан маань хэр холбож ойлгож чадах бол? За одоо эднэр бол интернетийнх бол дөнгөхгүй бол инженерийг болж чадах гэж байна. За тэгвэл хоёулаа инженер дээр дөнгөх баг дээр эхлээд орох уу? За инженерийн маань онших аялал маань хэр амжилттай байна? Одоохондооч бүдэг бадаг л байна. Бүдэг бадаг байгаа зэн үү? Эхний өгсөн мэдээлэл бол маш бүдэг бадаг. За тэгэхээр та бүхэнд анхны тусламжаа авчирсан байгаа. Батурсгал хичээс 60 секундэд багтаан та бүхэн тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг асуух ёстой. Та бүхнийхээ дүрмийг дахин танилцуулахад та бүхэн маань шууд онш тулгаж асууж болохгүй, өвчнийг нь эргэтэн шууд тулгаж асуухгүй, мөн эмчилгээний талаар тодорхой асуух байгаа. За эхлэх үү? За таны шинж тэмдэг баруун зүүн талд ижлэх нь үү? үгүй Тухайн үед өвдөлт байсан уу? байсан. Тийм. Энэ гинт ихэлсэн. Тийм. Таны хэл орооцолддгоо ярих гэхлээр болж өгдөг шүү дээ. Үгүй Нүүрэнд ямар нэг өөрчлөлт гараагүй юу? үгүй Тэнцвэр алдагдах, ингэж гуйвж дайвах. үгүй Үгүй. Хараа сонсгол муудах. үгүй Алхаа гიშгэ өөрчлөгдөх. Танд шатаар дээш доош буухад Тийм. хэцүү. Та энэ эмчилгээний ч юм уу өвчнөйтэй холбоотой юм шил зүүдгүү бүр. үгүй Таны даралт ихсдэггүй цусны даралт. тийм Тийм. Энэ өвчөө эхлэхэд халуурч байсан уу? үгүй Бэлтгэл гэмтэлтэй холбоотой юу? үгүй Үгүй. Танаа удамд иймэрхүү өвчтэй хүн бий юу? үгүй Таны чихэр цусан дах сахарын хэмжээ ихсдэг үү? үгүй Таны толгой их өвддөг үү? тийм Турж эцсэх, ядрах. За цаг дууссан байна уучлаарай эмчнараа. Та бүхэндээ анхны тусламжаа үзүүлэхэд бэлэн боллоо. 60 секундэд багтаан баггүй мэдээлэл авсан болов уу гэж найдаж байна. За энэ болохоор юу байна? Та бүхэн хараад Эрзэн чихэр. тодорхойлоорой. Аваад идэж үзэж болно. Дараа нь ямар үйлчлэгээ гарах нь басаараа эмчээ та би дээрээ туршиж болно. За дараад үзээрэй. Чихэр гэдгийг ойлголоо. Идэж болно шүү дээ. Энэ хамгийн дуртай чихэр.
За нэг авчтай ингээ үцээд. За. Ингээд та бүхэн харлаа, мэдэрлээ, амталлаа, онш тавих аялалд нь тийм болохоор амжилт хүсье бид интернет багийнхны өрөөрөө орлоо. Амжилт хүсье. За интернет багийнхан маань онш хайх аялал нь хэр амжилттай байна? Хэр тодорхой байна? Хэдэн 2 3 хөлбөр дээр юу тогтцоод байж байна. Тогтцсон уу? Ямар тач бол гаргалгаа гаргачаад байгаа. Гаргацсан. Эхний өгсөн мэдээлэл бол тодорхой хэмжээний аргалгаа гаргахад одоо нэмэр болсон гэж ойлгосон. За, Бат урсгалагчдээр та бүхэндээ тусламж авчирсан байгаа. За. Тусламжаа сэжвэрээ харахаас өмнө манай оролцогчоос тийм үгүг хариултыг авах асуулт 1 минутанд буюу 60 секундэд багтаан асуух ёстой байгаа. За. За, эхлэх үү? Эхлэе. Цаг явлаа. Таны даралт ихдэг үү? Тийм. Та өндөр колор агуулсан хоол идсний дараа таны нөгөө төрөөчн шинж тэмдгүүд илүү их гарч ирдэг үү? Үгүй. Та тарих толгойн гэмтэл авчихсан Үгүй. уу? Сахара үзүүлчихсэн үү? Тийм. Их байсан уу? Их байсан уу? Үгүй. Цус өвддөг үү? Үгүй. Асуугаарай та бүхний хувьд бол Өдрөсөдөө хөтлөх өмсөжсэн үү? Үгүй. Шууд асууж болно. шууд асууж болно. Эргэтэн тулгаж бас асуух боломжтой байгаа Толгой интернет багийнхны хөвддөг үү? хувьд. Тийм. Толгой хөв. Тархины цусан хангамж дутуу гэдэг үү? Үгүй. Тэгээ баруун хөлийн эрхийн хуруу гэсэн тийм. Тийм. Тэгвэл ингэж талж өвддөг юм уу? Үгүй. Таны хүзүү шохожилтой юу? Үгүй. За цаг дуслаа уучлаарай. 60 секунд өнгөрсөн байна. За тэгэхээр та бүхэнд бид тусламжаа харуулахад бэлэн болсон байна. За. Тусламж. Энэ юу вэ? Та бүхэн бариад харж болно. Амсаж болно. Амсны дараа та бүхний биед ямар өөрчлөлт гарч байгааг бас мэдэж болно. За та бүхэндээ онш тавих аялалд нь амжилт хүсье. Бид дахин 1 минут орж ирж та бүхэнд дахин нэг тусламж үзүүлэх боломж байгаа. Тэгэхээр хичээгээрэй. Амжилт хүсье. Чи юу бодож байна? Цус бол биш вэ? Толгой бол байнг үүд. Ер нь давталтын болов гэж бодож байна. Тарих толгойн гэмтэл авч байгаа. Сахар биш үү? Биш. Өндөр биш. Сахар уусаад яваад биш. Тийм. Тарих толгой хэцүү юм тий. Тэнцвэр хийвэн, хараа сонсгол хийвэн. Тэгээ толгой их өвддөг гэдэг байгаа шүү. Толгой өвдөг Даралт ихсдэг гэдэг байгаа юм. хэл ам орооцолтойгоо. Энэ нуруу Нүүр нугсны юм аа нүд шүү. хараа юм өөрчлөгдөг үү те? Нугсны юм гэж байх уу? Халуураагүй байна. Халуураагүй. Нарийн хэмжээг судсан шүү. Тэгэхээр би гэж бодод энэ хараа нэг энэ яг энэ өвчин энэ хавьд нэг судас дарагдах өвчин мэдэх гоо олон жил явдлаасан чинь. Тэгэхээр энэ нэг судасны одоо нэг судас дарагдсан юм болов. Суудлын мэдрэл үү? Тэ суудлын. Суудлын мэдрэл гэж болох юм. Уу суудлын мэдрэл гэдэг өвчин чинь яг ингээл хөл рүү ингээл хороо руугаа явчихдаг. Тийм. Иймэрхүү насны эмэгтэй хүмүүст их хэлбэг тохиолддог. Миастини гэж өвчин байдаг шүү дээ. Миастины гравис гэл нэг юм байт юм тий. Мястын чинь ингэж гинт эхлэхгүй шүү. Гинт эхлэхгүй тий. Нөө тэгтээ зөв бид мэдгүй зөв насыг хараад бодож жоохгүй юу. Тэр урт нарийнх юмнууд 2 3 өнгө шүү дээ. Тэгэхээр судсуул ялч. Яалтч гэсэн. Тэгэхээр хараа судсан ингээд нарийсаар Нөгөө артер вен мэний юу гэдэг шиг сайн тийм хэд өнгүүд гарч байгаа байхгүй юу? Артерийн судас, вений судас гэдэг шиг. Тэгэхээр суудлын мэдрэл гэдэг нь судастай холбоотой тийм. юу? Судас. Тэгээд дарал хараа ингэж суудлын мэдрэл гэдэг чинь ингэдэг байхгүй юу? Нөгөө олон жил суусаар нэг судсан дарагдчихдаг байхгүй юу? Амсаж үзүү байтайх юм. Нугсны мэдрэлийн ширхгүүдэл өөрчлөлтүүд байна тийм үү? Одоо магадгүй шванома юм уу? Энэ ягаад хатууж ихэр оруулж ирээгүй. Ягаад ийм олон салаалцсан юм оруулж ирж байгаа. Тэгээд ийм гулжуулсан юм би бодож байна. Нөгөө хамгийн common ч нөгөө миллениум дэм плакнууд үсээд байдаг. Тэрийг яриад байна уу? Тэгэхээр бат урсгалыг чи хоёлаа 2 дахь тусламжаа үзүүлэхээр эмчнэрийн баг дээр оръё. За. За эмчнэртэй дахин тусламж авчирлаа 1 минутанд багтаан та бүхэн маань тим үгүй гэсэн хариултыг энэ өвчин гинт авах ёстой. эхэлсэн үү? Гинт эхэлсэн. Гэсэн. Баруун талын одоо үйл ажиллагаа мэдрэхүү бүрэн сэргсэн үү одоо? Бүрэн сэргсэн үү? Мэдгүй бас байж болно. Мэдгүй. Таны бие булчин сулрах уу? Тийм. Би нэг тал их сулрах уу? Үгүй. 2 тал сулрдаг уу? Тийм. Арсаар нь тууралт гарч ирсэн үү? Үгүй. Дээд мөч их сулрах уу? Дээд мөч гэхээр Үгүй. Гар гэсэн үг. үгүй. Доод мөч сулрах уу?
булчин сулрах гэж За мэдгүй одоо Мэдгүй Дотор байна. эрэхтэй элэг бөөрөнд өөрчлөлт орсон уу? үгүй. ер нь оройдоо өдөөс хойш ядардгүй. Тийм. Тухайд энэ одоо тохиолдол өдөр болсон уу, шөнө болсон уу? Өдөр болсон уу? Өдөр. Юм ингэж хоёр давхарлаж харагддгүй. Үгүй. Шүрмэсэн татдаггүй. Нүдний зов хонжижсэн үү? Гинт нэг тал дууссан бүтнээрээ байна, уучлаарай. өөрчлөгдсөн үү? Эсвэл аажмаар нэмэгдсэн үү? Тийм үгүйг л хариултаа авах хэрэгтэй. Аажмаар нэмэгдсэн үү? Тийм. За. За эмч нартай тусламжаа үзүүллээ. Та бүхэн маань хоорондоо сайн зөвлөлдөөрөө тун удахгүй бидэнд та бүхэн оншоо танилцуулах болно. Амжилт хүсье эмч нараа. За интернет багийнхан дээрээ дахин 1 минутын тусламж авчирлаа. За. Та бүхэн маань түрүүнээс хангалттай мэдээлэл авч чадсан эсвэл бүрээр эргэлзүүлээ хийцэн үү? Эргэлзүүлчихлээ л дээ. Эргэлзүүлчихсэн үү тий? Угаасаа мэдгүй юм бүр хэцүү. Бүр хэцүү. Бүр хэцүү байна уу? Тэ яг бас нэг юм верс гаргацаа. Гаргацсан уу тий? Тийм. За тэгвэл оншоо илүү баттгах гэх үү? За 1 минутанд асууж эхлэе. Цаг явлаа. Одоо ямар нэгэн эрхтний чинь судас дарагдсан гэж би бодож байна. Тийм. Та судастай холбоотой бис цаасалд орж ирсэн. Үгүй. Хөлийн судас бүдүрчсэн үү? Үгүй. Энэ судас тэгээ тархины судасны нарийнсан байна. Таны Үгүй. таны судас дарагдсан даралт хоёр ч хоорондоо хамааралтай юу? Үгүй. Суугаарай. Одоо тэгээд байнга даралж ихсээд байгаа тийм. Тийм. Та давс ихтэй бол хэрэгэлдэг үү? Тийм. Та даралтаа буулгахын тулд ямар эмчилгээ одоо эм үүдгөө Тийм. байнгах уу? Тийм. Таны нутаг аль нутаг вэ та? Ингэж тийм үгүй гэсэн. Тийм. За уучлаарай. За. Асуух хугацаа маань дууссан байна. Та бүхэн маань тун удахгүй биднэрт оншоо танилцуулах учраас хамтдаа зөвлөлдөр амжилт хүсье. За. За амжилт хүсье. Энийг бол хараа. Судас дарагдсан даралт хоёр ч хоорондоо хамааралтай өгч байгаа байхгүй. Өөрөө өгөөж байгаа. Тийм. Өгөөгсөн багт. Тэгтээ даралт ямар нэг юм бас болж байгаа шүү. Энэ хүүхдэд хардаа нэг юм байдгийн. Энэ ингээ том булчингууд шүү дээ. Хүүхд ч эхлээд ингээ эргэнд хөрвөн толгой даана суун мөлхөн явна тийм үү? Тэгсээр энэ нөгөө fine motor skills гэдэг чинь англиар энэ нөгөө жижиг гар чинь сүулт шүү дээ. Зураг халбагдах, гутал хувцаа, гутлаа өдөх мүдэх энэ хараа орноос өөрөө босч чадна. Диван юм креслэл ийм юмнаас өөрөө босч чадна. Тэгсээ хэрнээ балаад дийлэхгүй. Тэгэхээр энэ нэгэн том булчингууд зүгээр ажилладаг байгаа байхгүй. Тэгэхээр би бол бодохдоо энэ дарагдсан гэдэг байгаа шүү. Цусны даралт. Цусны даралт нэвчил. Тэгэхээр судасны нарийнсалтай холбоотой байж болно. Нэгдүгээр, хоёрдугаар судас дарагдсан. Гэт өөрөө дарагдсан гэж хэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хоёрын айлын зөвөр яаж хэлэх хэвтэй. Биеийн булчингууд сулардаг гэж байгаа. Хоёр талд гэхдээ хоёулаа бар нь зүүнөөс хоёулаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд би тэгэнгүүт нь за булчин сулраад ядраад ингэдэг ямар ч толгой хөвд даралт ихсэн гэж ярьж байгаа. Одоо бидэрт байж байгаа юм ш. Тэгснэ тэр хөлийн захын мэдрэлүүдийн мэдрэлжилт алдагдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би зүгээр л цөмөр мэдрэлийн эмчнэр биш. Юу хүүхдэр зүгээр булчин сулрал төвийн болон захын гаралтай булчин сулрал гэдэг л юм болгодол явчлаа. Олон өвчин байгаа шүү дээ. Мэдрэлийн одоо Судас дарагдсан. судал дарагдсан. Тэгээд Энэс бол чөлөөг нь хэлсэн. даралттай хүн байна. Хэд илүү хүүхд булчин сулрал болролтой үзчихлээс Монголд л онцлогддог юм билээ. Хэцүү. Дандаа л гадаад явчихсан. Нэг нь Зүгээр яг насварч насан турш хүмүүст бол Амьсгалын булчин няштай. сулрал нас урчтай юм билээ шүү дээ. Тэгээд тэр хүүхд миний тэр үзчихээс хүүхд тань хөнжлөө дийлдэггүй. Өрцөн мөр. Хөнжлөө дийлдэггүй. Ингээ хөнжил нөмрөвчгтэр амар өвдөрөж тавчтаа. Хоёр багийнхан маань оншоо танилцуулах цаг болсон байна. Оншоо аваад гараад ирээрэй. Эмчнэрийн багийнхан оншоо аваад гараад ирээрэй. Та бүхэн оншоо танилцуулахад бэлэн болсон, цаг нь болсон байна. Таны хувьд ер нь хоёр багийнхан маань хэр оншоо чинь тавьж чадсан байх гэж бодож байна. Оновчтой асуултууд бол Эмчийнхэн л магадгүй. магадгүй юм тий. Түрүүн интернет багийнхан бол судас гэдэг нэлийн төрөө авч байгаа. Тэгэхээр бүр тас сондоо. Тэдгээс нь. За интернет багийнхан маань жоохон эргэлзүү оншин дээрээ. Ер нь бол яг онш руугаа ороод ингээд сарын ари үтсэн чинь бүр наривчлсан юм гараад ирж байна. Тэгээ наривчлсан юм дотроос за ер нь энэ байх гэсэн маягтай л сая бодлоо л доо. Ер нь хэр сонирхолтой байна? Маш сонирхолтой байна. Маш сонирхолтой байна уу? Ааха. За интернетээс мэдээлэл ерөнхийдөө монгол хэл дээр хайсан. Хэр их мэдээлэл гарч ирж байна? Нийлээ мэдээлэл гарч ирж байна. Гайгүй гарч ирж болж чадж байна тий. Эмчнэрийн хувьд хэр хүнд даалгавар байв?
Маш хүнд. Маш хүнд. Хэдэн оншин дээр эргэлзэв? Уу яг бид нар бүр яг тэдэн онш гэж хэлэхэд ч зүйл. Тийм үү? Та нар яг юутай холбож ойлгов? Ер нь нугасны мэдрэлийн ширхэг юм уу? Мэдрэлийн Мэдрэл дамжуулах замын л өөрчлөлтүүд байна тий. Хоёр өөрөнгийн ийм нугасны ширхгүүд одоо нугасны гинэ одоо ширхгүүд харагдчихсан. Тэгэхээр ямар ч л байсан энэ дамжуулдаг замын өөрчлөлтүүд байна. Эхний өөрийнх нь ярьсан юмнаас бол яалтчгүй мэдрэлийн эмгэг байна гэдэг бол бид гур бол тийм санал нэг байсан. Тэгэхээр тэр чихрийг харангуйтаа сараа амжт хоёрны мэдрэлийн ширхгүүд харагдаад байгаа юм бол гэл. За тэгвэл та бүхэн маань эмчнэрийн хариултыг эхлээд харахыг хүсэж байна уу? За тийм. За тэгээ эмчнэрийн оншиг хамтдаа харъя. Эмчнэрийн онш Нугасны шалтгаанд булчингийн сулрал. нугасны шалтгаанд булчингийн сулрал гэдэг оншийг эмчнэр маань тавьсан байна. Төвийн гаралтай. За тэр нь яг нугаснаас үүдэлтэй гэсэн үг үү тийм? Тийм одоо нугас гэдэг энэ тархины үргэлжлэл байгаа шүү дээ. Бидний чинь энэ гавлын ясан дотор тарих гэж бидний одоо бүх эргэтэн тогтолцооны удирдлагын төв байна. Тэр маань үргэлжлээд ингээд нугас сулаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний булчин чинь сул бах уу, чанга бах. Одоо та нар тархины саас ажилтаа хүүхдүүдийг мэднэ. Бүр юм чав чанга, бүр яг юм те. Тэгэхээр тэр байх уу гэдгийг чи хариуцдаг юм нь бол тарих нугас хоёр юм л да. Тэгэхээр тарихнаасаа шалтгаалаад булчингийн сулрал байна уу, нугаснаас шалтгаалаад сулрал байна уу гэж боддож ярьж байгаа л төвийн гаралтай. Энэ тарих нугас хоёрыг төв мэдрэлийн тогтолцоог нь нугаснаас салаалж байгаа нарийнхан салаануудыг захын мэдрэл гэж хэлнэ. Захын мэдрэлийн тогтолцоо гэж хэлнэ. Тэр тарих нугасны гаралтай гаралтай булчингийн сулрал гэдэг оншийг тавьсан байна. За эмчнэрийн онштой та бүхний онш хэрд үзэж байна? Ер нь маргацсан ойролцоо гэхдээ арай л нэг өөр байгаа даа. За тэгвэл интернет багийнхныхаа оншийг харъя. Интернет багийн онш бүслэхийн 4-5 дахь үеийн мэдрэл дарагдсан. Түүнээсээ болоод энэ хүний одоо хөлрөгөө өвдөлт өгч юм. Тэгээд даралт нь ихсэж ингэж ойлгож байгаа. За энэ бас олон жил суугаа ажил хийсэнтэй холбоотой. Ер нь бол одоо яг нороо нугасны тийм мэдрэлийн судал дарагдсан, судас дарагдсан гэдэг л онцлог нь хамгийн гол онцлог. За тэгвэл хоёр багийнхны маань аль оншин зөв болохыг Батурсгал ихсжээсээ яг одоо асууя. За хоёулаа түүх рүүгээ буцаад оръё. Та яасан эмч рүү явсан уу тэр үед? Явсан. За Эмч рүү яваал. Тэгэл эхлээд бол ерөөсөө оншоо тогтоогоогүй. Хэр удаа оншоо? 6 сар оншоо тогтоогоогүй яг. Тэгээ сүүлдээ бүр хэвтэрт орсон. Ерөөсөө босч чадахгүй хүний гарт. Ерөөсөө энэ гарал мэдээтэй бослон ерөөсөө ямар ч мэдээ байна. Тэгээд та 6 сар энэ дараа зөв оншоо тавиулсан. Зөв оншоо тавиулаад 20 тонн дотор л эмчилсэн. За танд мэрэгжлийн эмч яг ямар онш тавьсан бэ тухайд? Булчингийн судрал буюу ЭРС гэж. Булчингийн судрал гэдэг оншийг танд тавьсан байна тийм үү? За тэгэхээр яг хэллэг нь болохоор ЭРС-ээр яваад байсан. Тийм үү тийм. Тэгэхээр энэ удаагийн маань даалгаварт эмчнэрийн баг маань оролцогчийн оншийг зөв тавьж 1 оноо авч чадлаа. За тэгэхээр навчин эмч түрүү хэллээ шүү дээ. Булчингийн чангарал гэж байдаг. Булчингийн сулралнууд Батурсгал ихчэд тохиолдсон ба. Энэ юу н хэр хэлбэг вэ? Яг одоо жишээлбэл би нөх хүүхдийн эмчүүний хувьд Няраа үед чинь тархин цус арав шүү дээ. Яг төрж явах үед төрөлтийн явцад тархин цус арах явдал бол бас тийм ховор биш. Тэгэхээр няраа хүүхдийн тархин цус арвахад нэгэн бол булчин чангарчулна, нэгэн бол суларчулна. Булчин сулар нэг бол одоо англиар нэг унтж байгаа гүлэг шиг гэдэг юм да. Бүр ингээд би ээж амнарт хэлдэг байхгүй. Яг нөгөө махал нялцгаа яг зөв нялцгаа зурсан гурил шиг гэд би ээж амнарт хэлдэг. Зүгээр ингээд мах бүр ингээд зүгээр нэг ийм л хүүхэд орж ирнэ. Нөгөөх нь яг эсрэгээр булчин чангарна. Тэр нь бүр яг ингээд банц шиг хатуу одоо ийм хөдөлгөөнүүдийг бид нар хийж булчингийнхаа хүчтлийг үздэг байхгүй няраа хүүхдтэр. Тэгэхээр тэр хөдөлгөөнийг хийх боломжгүй хийхэд маш их тийм эмчээс хүч орно. Тэгээ хүчлээд нөгөө ингээ хөдлөхлөөр зэрэг нөгөө хүүхэд маань уйлна. Тэгэхээр булчингийн чангарал байна уу, сулрал байна уу гэдэг юм бол бидний хувьд төв мэдрэлийн тогтолцоо буюу түрүүний хэлдэг тарих нугасанд ямар нэгэн эмгэг байна уу гэдгийг үзэхэд тэр аюул чухал шинж, маш чухал шинж. Няраа хүүхдийн үзлэг бол ерөөсөө булчингийн тонус буюу булчингийн хүчлээс эхэлдэг. Сарамчи түрүүн Батурсгал их хэлсэн шүү дээ. Энүүгээр нэг анх хатгаж байгаа л мдэггүй болсон гэсэн шүү дээ. Шинж тэмдэг нь ингэж илэрдэг юм уу? Энэ нөгөө рассены склероз гэдэг хүүхдэд байдаггүй. Би бол ёстой амьдралдаа үзэж үзээгүй юм байна. Тэгээ сараа эмчээс асууж байна. Гинт эхэлдэг юм бах та гэд.
Нөгөө энэ анзаарэгдсэн л тэр баг Тийм тийм л ээ. баг. Магадгүй. Баг Тэгээ бага. би урд нь өвдөж эхэлсэн, байгаагүй. Нэг ч ханиад ч хүрж байгаагүй. Рассеян склероз бол хүүхдэд ерөөсөө байдаггүй өвчин. Гэтэл хүүхдэд байдаг том хүнд байдаггүй өвчин өөдөж би янз бүр. Сарамжи тэгвэл энэ өвчин тархинаас хамааралтай гэж ойлгох уу эсвэл бол нугаснаас хамааралтай гэж ойлгох Нусны шалтгаантай. аль аль нь байж болох вэ тий? Тэгээ нусны одоо энэ хөдөлгөөнийг удирдаад мэдрэхүйг зохицуулаад байгаа төв одоо нугасны зориулчил өөрчлөлтөнд орж байгаа шүү дээ мэдрэлийн ширхгүүд нь хатуурч байна тэгээ үйл ажиллагаа нь байхгүй болж байна. Тэгэхээр аажим явцтай тийм ээ. Ер нь аутоиммуны шалтгаан илүү дамгаалсан тийм өөрчлөлтүүд байгаа. Энэ дээр дархлаа зохицуулах, дархлаа дарангуулах юмнуудыг нэлээд хэрэгжилж яж байгаагүй үр дүнд төрсөн байна. Та гарма уугаад эрс сайжирсан биз дээ. Тийм гормоны эмчилгээ. Гарма уух юм бол маш хурдан сайжирна. Батурсгал-эгчийн хувьд бол одоо бол эмчийн хяналтанд байдаг. Хэрэг сидэрдэг вэ? Сэдрэлт бодлоор ер нь байхгүй шүү дээ. Гайгүй. Тэгээ одоо нөгөө эмчнэрийн хэлгээд байгаагаар нөгөө унтаа үе гэдэг юм уу нэг тийм. Одоохондоо бол яг өөрөө нөгөө яг эмчнэрийнхээ үгээр явж байгаа болох лээ. Эмээ уухгүй бол ерөөсөө энэ гарч ингээл суулгаад хөлж хэрэгдэл эхэлж байгаа. Энэ их элбэг биш. Ер нь зүгээр дэлхий дээр юу гэж ярьдаг вэ гэхээр 100,000-5-аас 10 гэж үзэж байгаа. Энэ өвчин. Тохиол ер нь булчин сулрах өвчин. Яг энэ өвчин биш маш олон төрөл байдаг гэж байгаа шүү дээ. 100,000-5-аас 10 гэдэг бол тийм ховор биш, тийм элбэг бол биш. Тэгтээ тохиолддог тийм өвчнүүд. Тэгээд бид нар бол гарал үүслийг мэдэхгүй, удамшлах юм уу, ямар нэгэн хордлого болсон юм уу, юутай холбоотой энэ төргээд яг судалж хэлсэн тийм онол байхгүй. Эмэгтэй хүмүүст жишээлбэл 40-оос доош нас, 50-аас доош наснд 2 эмэгтэйд нэг эрэгтэй тохиолддог ч гэдэм үү. Эмэгтэйчүүд жоохон давуу. 50 наснаас дээш болох дээр нэг харьцаатай болдог. Эрэгтэйчүүд бас тусч болно. Ийм эмгэг байгаа. Хэцүү юм нөгөө амьсгалын булчин суларчвал одоо хүн хүссэн ч өөрөө амьсгалж чадахгүй тийм ээ. Ийм болдог. Тэгэхээр яг энэ одоо эмгэгтэй хүмүүст одоо туслах зорилготой нийгэмлэг, сайн дурын холбоодууд, төрийн бус байгууллагууд дэлхийд даяар байгаа. Тэгээ энэ хүмүүсийг гэртээ байж хахад нь таны хувьд биш шүү уучлаарай тий. Энэ булчин сулралтай амьсгалж чадахгүй байгаа юм хүмүүст одоо амьсгалыг дэмжих аппаратнууд те дайлангуяа унтж явах үед энэ өвчний бүр их хүнд хэлбэр байгаа үед бол гэрт нь амьсгалыг дэмждэг аппаратнуудыг өгдөг. За тэгээ энийг яаж хэрэглэх талаар сургалт явуулдаг ийм бас тулгамдсан л асуудал хүнд эмгэгийн нэг. Манай нэвтрүүлэгт ирж зоригтойгоор өөрийн түүхээ хуваалцсандад маш их баярлалаа. За баярлалаа. За ирээд ирсэн. За их баярлалаа. Үзэгчдээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч эмийн ургамалтай инхчин эрүүл мэндийн цай хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Тархмал, хатуурал. Бидний санаатай болон санамсаргүй хийж байгаа үйлдэл бүхэн мэдрэлийн эсээр дамжин амжилттай үйлдэгддэг. Мэдрэлийн эс нь хэвийн үедээ мейлийн бүрхүүлээр хучигддаг бөгөөд үүгээр сэрэл дамждаг. Харин тархмал хатуурал өвчний үед гадна бүрхүүл болон мейлийн бүрхүүл өрөвсөж ингэснээр мэдээлэл маш удаан эсвэл мэдээлэл дамждаггүй байна. Энэхүү мейлийн бүрхүүл өрөвснээр хөдөлгөөний болон мэдрэхүйн алдагдал үүсч булчин сулрах, хөдөлгөөнгүй болох, мэдрэхүй алдагдах, гажуудах шинжүүд илэрдэг. Одоогоор энэ өвчин үүсэх шалтгаан бүрэн тогтоогдоогүй. Өвчний үед тэнцвэр алдагдах, ядарч тамирдах, булчингийн сулрал, мэдрэхүй алдагдах, шээсээ барьж чадахгүй болох, хэл тултрах, хараамуудах, зан араншин өөрчлөгдөх зэрэг шинж илэрнэ. Онцлогоог мэдрэлийн эмч мэдрэлийн наривчилсан үзлэг онцлогоо болон шаардлагатай нэмэлт шинжилгээнүүдийг хийж оншилдог байна. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл бөөр бидний ирээдүй цэвэр ургамлын гаралтай Кинофрон брэнд. Тэгэхээр энэ үед хоёр багийнхнаас нэг гишүүн гарч ирсэн байгаа. Тэд оролцогчдоос өвчний түүхийг сонсно мөн харна. Харин үлдсэн гишүүд маань чихвчээ зүгээрээ та бүхэн бидний яриаг сонсох эсгүй байгаа. Чихвчээ зүгээрээ. За тэгэхээр та хоёр маань дараагийн оролцогчийнхаа түүхийг сонсоход бэлэн үү? Бэлэн. За ингээд баяр чимгээгээ урьж байна. Баяр чимгээ. За тэгэхээр нэвтрүүлэгтээ тавтай морил баяр чимгээ сайн байна уу? Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцож байгаад маш их баярлалаа. Тэгэхээр хоёр гишүүндээ хоёулаа эхний мэдээлэл өгье хөө. Чамд зовиур чинь яг хизээ мэдрэгдэж эхэлсэн бэ?
Анх бол 2 жилийн өмнө буюу намайг 18 настай байхад илэрсэн. 18 настай байхад. Ааха. Яг ямар шинж тэмдэг чинь чамд илэрч эхэлсэн? Анх бол нүүрэн дээр буюу хвчлэн духан дээр тийм псориазтай ижил төрлийн эмгэг гарч эхэлсэн. Ааха. Чиний хувьд эмчид хандсан. Хэр удаан явж уншаа тавилсан? 6 сарын турш арсны эмнэлгээр явсан. Явсан уу тий? За. За ингээд бид хоёрын өгөх эхний мэдээлэл энэ хүрээд дуусч байна. Та бүхэн одоо харин тусламжаа харуулъя. За энэ тусламж бол юу вэ нэмчээ? Будаа харуу, будаа тариа юм. Будаа юм. Харж болно, хүрж болно, амсаж болно. Идэрч болно. Хөц удаа юм уу? За. За эхний мэдээлэл бид хоёр өглөө та бүхэн сэжүүрийг харлаа. Мөн эхний түүхийг сонслоо. Өрөөндөө ороод бусад гишүүдтэй зөв мэдээлэл өгөөрэй. Хамтдаа зөвлөлдөөрөө амжилт хүсье. За энэ охин биш те. За одоо бол 20 настай юм байна. За 2 жилийн өмнө 18 настай байхаас нь эхлээд их хвчлэн нүүр тухаар нь тийм юм гарч эхлээд тэгээд 6 сар орчим эмнэлгээр явсан гэж байна. Тэгтээ энэ эмнэлгээр яваад үр дүн гарсан хэсгийг үл хэлсэнгүй. Тэгээд сая юм үзүүлсэн шүү дээ. Тэр нь болохоор 10 бод. Нүүр тухаар л тууралт гараад байдаг. Тэгтээ псориаз шиг гэж байгаа шүү. Нүүрэн дээгүүр, духан дээгүүр. Тэгээд юм будаа харуулаад ах юм. Шилжилтийн насны тэр өвчин бол 18 наснд хүршээ шийдэгч гэсэн. Тий. Гэтэ наад ч бас арай өөр болсон. Аз хүмүүсийн шилжилтийн нас болохоор 18-аас бүр 24 байх боломжтой гэдгийг бас шийдсэн нэгдүгээрт. Хоёрдугаартаас юундээ вэ гэхээр нөгөө хотоодны өвчтөй хүн хотоод өвдөд ахаар чинь тэрнээс болоод бас нүүрээ баг. Гэхдээ шилжилтийн насны асуудлыг бол арсны эмнэлгээр явуулаа шийд томруулахгүй. Тийм яг үнэ. Тэгээ будаа ч одоо ямар эслэг ихтэй. Эслэг ихтэй хоол. Тэр нөгөө глютен хэрэгж болдгоо хүмүүс ч одоо тэгж турлах гардаг юм. Юу гэж болох вэ та? Аллерги гэж болох вэ та? Үгүй бол 13 үзүүлсэн гэхээр би бас бүр өвчнөд холбож хараад байгаа байхгүй. Хамт. Илүүч. Аллерги бич нүүр тухаар юм гарах гэж. Өөрөлттэй холбоотой. Яг цаан болморлож болохгүй. Цэцгэлдэл гэдэг шүү дээ. Дураа. Хоол шингэлтэл бод. Цэцгэлдэл гэдэг шүү дээ. Тэгэхээр ч одоо юм будаа байгаа ямар учиртай хөц удаа гэж харлаа. За тэгэхээр хоёр багийнхандаа баяр чимэг битээр дараагийнхаа тусламжийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Гэхдээ бид хоёрын яриаг хоёр багийнхан сонсохгүй байх хэвээр. Тийм болохоор интернет багийнхан маань гуруула чихвчээ зүгээрээ бид хоёрын яриаг сонсохгүй байх хэвээр. Эмч нарын багийнхан маань чихвчээ зүгээрээ. За тэд бол чихвчэндээ одоо өөр юм сонсож байгаа. За энэ хайрцагт юу байгааг хамтдаа харъя. Үзэгчтэй мөн харуулъя. Энэ чинь оолс бэлдэж авчирсан байх шүү дээ. Энэ яг ямар учиртай юм бэ? Энэ нь болохоор одоо миний өчний үед нарийн гиз өвддөг болохоор нарийн гизийг одоо төлөөлөлөд олцоор. Чиний өвчин чинь бол нарийн гизэнтэй байдаг гэж ойлгож болох уу те? Тэгээд нарийнхан олсыг одоо тусламжуулгаж авчирсан байна. Хэр мэдэрч чадах бол чадхаа гэж бодож байна тий. За тэгвэл хамтдаа хоёр багийнхан маань хэр мэдрэмжтэй хэр логик сэтгэлээтэй байгааг хамтдаа харъя. За ингээд интернет багийнхнаас нэг дараа нь хайрцагт гараа ээж үзэх нэг гишүүнийг урьж байна. За харин эмч нарын багийнхнаас баян мөн эмч маань хайрцагт гараа хийж үзэхээр гарч ирж байна. За тэгэхээр хайрцаг дотор байгаа зүйлийг харж болохгүй. Хоёр гараа ээгээд юу байгааг нь мэдрээрээ маш сайн тэмтрээрээ тэгээд энэ доторх байгаа зүйлээ манай оролцогчийн өвчний онштой холбож ойлгох хэрэгтэй шүү. За. Хазаж чадахгүй. Айгүй юу. Гарт чи юу мэдрэгдэж чинь таны гарт? Тийм. Хос тийм шүлцсэн ч юм уу. Тийм шүлцсэн. Үнцгтний байгаа юм хүм. Та бүтэн үзүү. За би танд ингээ бүтнээр нэг миний талд бол энэ ингээ байна. Таны талд ирэн үлдээг үз. Юу тэмтэрснэ? Багийнхан дээрээ очиод сайн тайлбарлаж өгөөрэй. Эмч манаас сайн тайлбарлаж өгөөрэй. Хамтдаа маш сайн зөвлөлөөрэй. Амжилт хүсье. За ийм бэ.
За. Гэц нүг олон ингэсэн ийм айгуу том олс байхгүй. Ерөөсөн тэгээд ийм одоо ингээд олсч ингээд бодоход бол бид нар нөгөө хотоодтой холбож үзсэн шүү дээ. Тэгэхээр чинь хотоод чинь бол ганцхан юм байгаа зү тийм. Тэгэхээр бүдүүн гэсэн юм шиг. Бүр юм том бүдүүн олс бол биш л дээ. Зүгээр нэг юм одоо иймэрхүү дүү хэмжээтэй Жоо гол бас бол хоолны дэглэм барьдгүй тий. хоол хүчтэй Дэглэм барьдгүй л гэж асуух хэрэгтэй юм. Энэ хүчтэй холбоотой хоолны дэглэм баримтлаа. Хоолтой холбоотой. Тэгээд нүүрэн дээр туурдаг юу ах вэ? Ерөөсөл хоолны шингэлт. Хоолны Бүдүүн. Дүн гэсэн. одоо тэр хүүхдэн зүгээр болсон юм уу? Бүтэн гэцний шаргалаа. Биш ээ. Шаргалаа. Хоол хүнсний харшлажуулна эсвэл саяын сараа эмчээ хэлдэг нөгөө нипернесимс гэдэг тарчлаас бол өөр. Тий. Шингээж чаддаг юм уу тий? Фермент. Тэрийг шингээдэг ферментийн төрөлхийн дутагдaltaй. Хоолны харшил. Хоолнд гурилан болоо амтны гаралтай Тийм. бүтдэг Хэр хэрэглэхээр аа. Тэгэхээр тэр хар гурлахаас хоолоо хэрэглэх янз янзын хоол тогтмолтой. Зүг бус хоолт. болон гаралтай бүтдэг. Бүтэн гэсний бүх төрлийн өрсөлдөг үед хэвлэгээр өвдөж ийлэх үнтэй зэрэгсэн гэд сурж хандах дүүрэх өтгөн гадагшлуулт гүйлэх хатах Эсвэл глютен гэдэг болоо тий. Глютен. Эсвэл гэж одоо general нэршлэл нь юу гэдэг юм бэ? Юуны дутагдал гэдэг юм бэ? Дутагдлал байна гэж боддож. Нэг юм шингээж чадахгүй байна уу? Тийм бол Урд нь зүгээр байж байгаа 18 хүртлээ юу? Тэр мэдгүй байсан юм. Тэр олдмол юм байна. Мэдгүй байсан бол хүүхэд байхтай юм шиг байсан гэж байна. Хоёр багийнхнаас маань дараагийн нэг гишүүн гараад ирээрэй. Хоёр багийнхнаас асуумж асуух дараагийн гишүүн гараад ирээ. Харин бусад гишүүд маань чихвчээ зүүх ёстой шүү. Бидний яриах сонсохгүй байгаа. Эмч нараа чихвчээ зүгээрэй. За эмч нарын багаас навчаа эмч, интернетийн багаас гавл заах гарч ирсэн байна. За ингээд та бүхэн маань 60 секундэд багтаан ээлжлэж асуулт асуух ёстой. Тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг асуух ёстой байгаа. Энэ удаад та бүхэн шууд онш тулгаж асууж болохгүй, эргэтэн зааж асууж болохгүй байгаа. Ойлгомжтой юу? За, цаг явлаа. За, интернет багийнхнаас эхлэе. Та халуун ногоо хэрэгэлдэг үү? Үгүй. Үгүй. Анх энэ өвчөө эхлэхэд халуурсан уу? Үгүй. Үгүй. Таны өтгөө хатдаг уу? Өтгөн хатдаг уу? Тийм. Биеийн бусад хэсгээр туралт гарсан уу? Үгүй. Интернет баг? Нүүрний одоо хоёр өмсгний тухай руу нэг голцох гардаг. Одоо бүрэн эдгэрсэн энэ өвчөө? Үгүй. Танд хориотой хүнсний жигсаалууд бий юу? Бага. Тийм. Энэ туралт захтандгүй. Тийм. Тийм. Хэвлийгээр өвддөг үү? Тийм. Тийм. Туралт шүүстэй юу? Тийм. Интернет багийнхан? Аллерги байгаа юу? Тийм. Тийм. Суулгадаг уу? Чуцаа галтна гэсэн үг. Суулгадаг уу? Үгүй. За, интернет багийнхан? Эрүүл бус хоолж исэн үү? Тийм. Энэ удамшдаг өвчин үү? Мэдэхгүй байна. Интернет баг? Хоолныхаа харшлын одоо сорилуудаа тавиулсан уу? Тийм. За, цаг дууссан байна. За, хоёр багийнхан маань ямар ч байсан хэрэгтэй мэдээлэл авч гарч ирээд асууж чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн өрөөндөө очоод багийнхандаа мэдээлэл өргөөрэй. Тун удахгүй оншоо тавих учраас өрөөрөө яараар амжилт хүсье. Ер нь нөгөө тал руугаа ер нь баг болж шүү. Болж байгаа сте. Яг мөн Яг хотоодны юмнууд ер нь байна. Тэгтээ ер нь нөгөө юу юм бэ? Нөгөө бидний нөгөө харж бас хоолны харшилтай л хөөд биш үү? Хоолны харшлын юм хэлчихсэн хориотой үнсний жагсаалттай байгаа юм байна. Тэгээ тэрнээсээ болж одоо юу гадаг байхгүй. Тухаараа маш их юм гардаг. Хэрглэж болохгүй хоол хүнсний жагсаалт гэж өөрт нь байдаг. Хизээж суулгаж байгаагүй, удамших хэсгийг мэддэхгүй. Энэ хоол хүнсний харшлууш тараад байгаа юм. Захтанж байгаагүй. Захтандаг харин. Захтандаг гинэ. Би өөр хэсгэр байхгүй. Байхгүй. юу л энэний нэг гурал. Тэгээ 10 гурал дээрэс нь тэр нэг энэ хотоодны энэ одоо бүдүүн гэсний нэг барьж үзсэн шүү дээ. Тэр харшил тэгэхээр бүдүүн гэс байх. Угаасаа тэр юу чинь юу штэ. Одоо дороо дамжаал явж байгаа штэ. Арснел би даас юм байна. Одоо бүрээ эдгрээг өгч. Бүр ялтчгүй хоол хүнстэй холбоотой гэж. Тэгээд 10 мараа хөцбудаа тавиал уу, осмос тавиал.
чи жишээлбэл манго идвэл би чинь захтанд идэж болдгоо. Би жишээлбэл одоо хамаагүй тийм юу гэхгүй. Тэгвэл хоолны харшилтай тэр олс ямар холбоотой? Олс ямар холбоотой. Олс нэгдүгээр доос хоёрдугаар нэг 13 л. Тий. 13 л яг өдөр хоолны харшилтай холбож байна. Тэгээ 13-ыг бол жишээлбэл бэглэн барих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр олс ямар холбоотой. Зөвхөн нүүр духан дээр гардаг харшил гэж би бас сонссон. Тийм байх. Тэгэхээр хүнсний харшил нүүр духан дээр гардаг хүнсний харшил гэж тавих юм ааш. Тийм бол би мэдэхгүй байна. Онш танилцуулах цаг болсон байна. Хоёр багийнхаа урьж байна. Эмчнэрийн багийнхаа оншоо аваад гараад ирээрэй. Хамгийн оновчтой асуулт асууж исэн хүмүүсийн чи аль нь гэж бодож байна? Эмчнэрийн багийнх нь уу, интернетийн багийнх нь уу? Тийм үгүй гэдэг асуултан дээр. Аль аль нь оновчтой асуулт. За энэ удаагийн даалгавар интернет багийнханд хэр байв? Хүнд байв уу, гайгүй юу? Энэ бол ерөөсөө хүнд угаасаа бүтэн одоо өвсөн дотроос нэг зүү хайх шиг л тийм л хэцүү байна уу тий? За эмчнэрийн хувьд бол даалгавар ямар хөө санагдав? Сарамжээ. Ер нь их хүнд юм байна. Тэгээд ярилцж байгаа л цоо ирүүлэхсэн хонш тавьсан. Эмчнэр маань нэг оноо нэмж авах боломж олдоод байгаа юм шүү. За тэгвэл хамтдаа интернет багийнхнаасаа эхлэж оншоо харъя тийх үү? За интернет багийнхны онш. Өдөөн гэдсний өрөсөл буюу колит гэж. Энээс улбаалаад тэгээ ерөнхийдөө хамгийн гол онш нь бид нар нөгөө хоолны харшил гэдэг талын юм байна. Буруу зохисгүй хоолтоос болоод бүдүүнгээс хямарсан. Тэгээ тэрнээсээ болоод хоолны харшил юм болов л гэж бодсон. За маш баярлалаа интернет багийнханда. Харин эмчнэрийн баг маань ямар онш тавьсан бол? Целиакия гэдэг нэг ховор өвчин бий. Одоо энэ үр тариан дотор агуулгаддаг глютен гэдэг үр тарианы цавуулаг юм уу, цардуулаг юм уу яг монголоор бас буруу ярьж магадгүй. Тэрийг боловсруулж чаддгүй. Чаддгүй байдал. Тий. Тэрийг боловсруулдаг фермент гэж юм байдаг байхгүй. Тэр төрөлхийн нэгэн бол байхгүй, нэгэн бол дутагдaltaй, нэгэн бол хэмжээний хувьд хэвийн мөртлөө үйл ажиллагаагаа хийж чаддаггүй юмнууд бол бас бий. Яг гоо монгол хүнд Аз тийшээ ховор нь ховор гэхдээ одоо зөндөө олон юм ярьж байгаа л энээс өөр сонголтгүй санагдал тэгэл. Сэжүүрүүдтэйгээ бас холбож ойлгоод. Сэжүүрүүдтэйгээ холбож ойлгоод. За тэгвэл интернет баг болон эмчнэрийн багийн маань аль оншин зөв болохыг хамтдаа Баяр Чимгээс асууя. За 6 сарын туршид яг ямар эмнэлгээр явбаа нүүрэн дээр юм гараад ангууд? Арьсны эмнэлгээр гоо сайхны эмнэлэг. Эмчнэр ямар онш тавьж явах юм? Арьсны эмнэлгийнхэн онш тавьж идсэн үү ч эсвэл өөр мэрэгжлийн эмчтэр авч уу? Мэргэжлийн эмчтэр очсон. Тэгээд зөвлөгөө авдаг. Яг онш хийдэг шүү. Онш нь болохоор глютен медрэг интерпатия гэсэн. За интернет багийнхан маань өөрсдөө бас хоолноос гаралтай харшил. Энэ бас харшил гэж явах уу? Тий, харшил гэж. Глютенаас харшчаад. Тий. Эннээс үүдэлтэйгээр. За тэгвэл Манайхаас харшил. Хоолны харшил дотор мэдээж амуу будтайгаа холбол энэ маань тийм нөгөө цавуулаг нөгөө гурил будаагаар чин гурил хийдэг гэдэг утгаар бид нэр харшаад байна л гэж аваад тийм. Эмчнэр маань юу гэж бодож байна? Ер нь харшил мөн л дөө хоолны тарахгүй тохирохгүй байдал мөн. Эмчнэр бол яг мэрэгжлийн хэллэгээр нам зогчлоо. Интернет багийнхан маань бол чиний хувьд мэрэгжлийн бус гэхээ төхүүлсэн гэж үзэж байна уу? Тийм төхүүлсэн. Уучлаарай би гэхдээ нэг юм хэлэхгүй л ердөөсөө болохгүй. Колит гэж орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар нэгэн ит одоо ингэж ярих юм бол бид нэр өрөвслийн процесс ярьдаг байхгүй юу? Өрөвсөл. Тэр харшлын юм чинь шал өөр. Хоёр өөр процесс байхгүй организмд явагддаг. Өрөвслийн процесс нь өөр. Тэгэхээр ингээд та ярьж штэ хоолноос харшаад гэд тэгвэл колит гэдгээр чи тавихгүй юу? Хоол хүнсний колит гэдэг юм бол цус багталтын ишимийн гаралтай, инфекциус буюу халдварын гаралтай, янз янзын гаралтайгаар тухайн эд эрхтэн өрөвсөж өөр процесс явагддаг. Тэгэхээр колитод дарж хаяад зүгээр хоолны ямар нэгэн харшил гэдэг бол болчихж байгаа байхгүй. Тэгээ колит гэхдээ энэ гэдэг бол хүмүүс хамгийн гол нь бид эдийг сонсоод үзэж байгаа хүмүүс мань хоол энтер гэдэг харшил холиод ойлгохгүй л гэж би бодож байна. За ямар тач мэрэгжлийн бус учраас мэдээж онш тавихтаа бол алдаа гаргасан байж магадгүй. Гэхдээ тайлбарыг сонсохоор одоо манай оролцогчийн хэлж байгаагаар бол нэлээд төхүүлсэн байна гэсэн тайлбарыг хэлж байгаа учраас эмчнэртэй нэг оноо, эмчнэр маань нийтдээ 2 оноотой боллоо. Харин интернет багийнхан маань мөн адил 1 оноог энэ удаа авч чадлаа. Баяр хүргэе.
Навчин юм чи хэлсэн шүү дээ. Ер нь бол энэ бол нэг элбэг Азиудад бол тохиолддгоо. Тий. Америкт энэ Европод энэ төр илбэг байдаг юм билээ. Би хэд оншилж байсан. Тэгтээ нэг хүүхэд нь бол Америк автаа байсан. Тий. За нэг хүүхэд маань бол нас барсан олон жилийн өмнө. Тий. Ер нь бол нөгөө аливаа өвчин хөнгөн, хүндөвтөр, хүнд маш хүнд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ охины өвчин бол азар хөнгөн юм байна. Айгу хожуу илэрсэн байна. Илэрлэл нь хөнгөн юм байна. Маш хүнд илэрлүүд би ямар илэрлэл ах вэ? Ерөөсөө л хамгийн одоо амь насанд аюултай илэрлэл нь бол суулгалт байдгийн. Өдөртөө 10-20 удаа цацагалдаад тэгэл би миний үзчихсэн хүүхэд байна да. Нэг настай хүүхэд 4 кг 600 кг байсан шүү. Тэр нас орж ирсэн. Одоо суулгалт нь бол удаан хугацаанд үргэлжлэн гэсэн үг үү? Нэмэлт тоолонд ороод эхийн сүгээр үл яахчгүй хөөхөн байгаа л энэ. Тэгжээсээ нэмэлт тоолонд ороод өстой замбраа байхгүй цацагалтна. Өдөрт 5, 10, 20 удаа цацагалтна. Тэгэхээр чин юун жингээ нэмэх нөгөө нэмсэн жингээ юу ч хөө хасаал. Тэгэл нөгөө онш тодорхгүй удирчлаар одоо бол энийг аягуулсан оншилдог болсон. Одоо лаборатори аргууд энэ төр Монголд нэвтэрсэн шүү дээ. А дээр үед бол одоо 20 жилийн өмнөх юмыг би сая ярьчлаа. Тэгэхэд бол яг энэ глютений боловсруулж чадахгүй энэ чадварыг Монголд оншилдоггүй байсан. Ер нь яаж урдсан сэргийлэх ёстой юм бэ? Энд чинь урдсан сэргийлэх ямар ч боломж байхгүй юу? Хоолны дэглэмэл барих ёстой. Онцлуулчих юм бол хоолны дэглэмэл барина. Глютен гэдгийг та яг сарамж тодорхой тайлбарлаад өгөхгүй. Манай үзэгчид магадгүй энэ одоо юу яриад байгаа юм бол хаана агуулгадд юм бол гайхаж иж магадгүй. Үр тарианд л байгаа шүү дээ. Үр тарианд байгаа. Одоо жишээлбэл талах, гоймон, гурил одоо ингээл хүүхдүүд чинь 6 сар хүрээл бантан өгөөл эхлэн шүү дээ. Тэгэл хөөхөн талахын тэр бариулдаг шүү дээ бид нар. Боов талах бариулна тэр үеэс эхэлдэг юм. Ерөөсөө халуурахгүй. Нийлмэл нүүрс ус гэдэг одоо бидний ихэвчлэн үр тариа те цагаан талах заалсан чихэр гэдэг юм уу ийм хүнснээс авч байгаа зүйлүүд дагуулж байгаа нийлмэл нүүрс ус байхгүй. За нүүрс усыг одоо задлж байгаа одоо нарийн гидснээс ялгарч байгаа ийм ферментүүдийн эсвэл бүр огт байхгүй эсвэл одоо хэмжээ нь бага те бүрэн босруулж чаддгүй ийм байдлаас болж одоо үсэж байгаа энэ юуг л хэлдэг. Одоо бол маш амархан онцлогдно. Лаборатори онцлогоо ороод ирсэн. Хоёр дахь нь гадуур худалдаанд глютенгүй гэсэн тодтолтой хоол хүнс одоо айгүй илбэг. Эсвэл ядчил бид нар чинь зөвхөн Улаанбаатар гурил иддэг байлаа шүү дээ. Одоо бол цагаан будааны гурил байна, коконат гурил байна. Одоо айгүй боломжтой болсон. 20 жилийн өмнө онцлогч боломжгүй байлаа. Онцлоод чиг энэ тэнд явж онцлуулаад чиг манайд хоолын зохицуулах айгүй хэцүү байсан. Одоо бол дийлэнх юмнууд нөгөө глютен фри гэсэн юмнуудыг та нар хэрвээ анзаарч ирсэн бол дандаа ийм хүмүүст зориулсан байдаг. Баярчмын хувьд бол одоо хоолны дэглэмээ бариад явж байгаа. Ямар нэгэн асуудал хоолны дэглэмээ арчхад бол ямар ч асуудалгүй байна тий. За маш их баярлалаа. Энэ удаа хоёр багийнхан маань багтаа 1 оног авч чадлаа. Эмчтрима баг маань 2 оноотой, интернет багийнхан маань 1 оноотой. Манай нэвтрүүлэг дээрж өөрийн төвхөө хуваалцсан Баярчмтай маш их баярлалаа. Магадгүй энэ телевиз үзэж суугаа хүмүүс те энэ одоо мэдээллийг аваад эмчтэр очиод үзүүлээд 6 сар одоо гоо сайхны эмнэлгээр яваад үр дүн түрээгүй хүмүүс за ийм шинжилгээ өгч ийм өвчин байдгийн байна гэдгийг мэдэж авч чадсан болов уу гэж бодож бод. Ингээд чамд ирүүлэх хамгийн сайн сайхан бохныг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн Экос зөвлөс хэсэг хугацааны дараа эргээд үзье. Глютенд мэдрэг энтеропатия. Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 10-аас 40 г глютен буюу цавуулаг хэрэглэдэг. Энэхүү глютен талах нарийн бов, гомин зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулгаддаг. 100-аас 150 хүн тудмын 1 буюу хүн амын 1% глютенд мэдрэг харшилтай буюу целиак өвчтэй хүн байдаг гэсэн судалгаа бий. Өвчний ихэнх үед глютенийг бусад хүнстэй цуг хэрэглэсэн ч ходоод хэвийн бус болох, гидсний хэвийн үйл ажиллагаа алдагдах, сахар болон тос, амин дэм, эрдэс бодисын шимэгдэх төвшин буурч улмаар илүүдэлжинд нэрвэгдэн хэвлийн хэсгээр илүүтэй таргалах шинж илэрдэг. Хоол боловсруулах эрхтний талаас суулгах, гэтэс дүүрэх, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч хоолны дуршил буурах, ядрах, цус багдах, яс сэргжих, амин дэм болон эрдэсийн дутагдал үүсэх шинж мэдэгдэв.
мөн глютенд мэдрэг хүмүүст дахианы арьс хэмээх эмгэг, нуруу болон гар, гуй хэсгээр илүүтэй гарч толгоо өвдөх шинж тэмдэг болон хайрцтуулд Хашимото зэрэг дархлаатай холбоотой харшилд илүүтэй өртөх эрсдэл учирдаг. Глютенд мэдрэг байдлаа гэрийн нөхцөлд хялбар байдлаар тодорхойлж болох ба талах болон глютен агуулсан бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээс хасч хэдэн өдрийн турш өөрийн биеийг ажиглаарай. Хэдэн өдрийн дараагаар хоолны дэглэмд талах болон глютен агуулсан хүнсийг эргэн оруулад өөрийн хоол боловсруулах хэрэгтэнд ямар нэгэн асуудал үүсэх эсхийг ажиглаж болдог. Хэрвээ та глютенд мэдрэг нь тодорхой болбол эмчит хандан шалгуулах боломжтой. Нэвтрүүлэгтээ эргэн тавтаа морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлэг. Тэгэхээр манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн даалгавар эхлэхэд бэлэн болсон байна. Интернет багийнхан маань 1 оноотой, эмч нарын багийнхан маань 2 оноотойгоор нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр энэ үед 2 багийнхан маань 3 оролцогчоос асуулт асууна. Асуултын оншийн үйлбэрийг ширээн дээр байрлуулсан байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэн зөв оншийг сонгоно гэсэн үг. За 3 оролцогч 3 оноо 3 минут. Ойлгомжтой юу те? Хэрвээ энэ удаа интернет багийнхан маань амжилттай оролцоод эмч нарыг яалж чадах юм бол та бүхэнд инхчин эрүүл мэндийн цайны 3 сарын хэрэглээг хүн бүрт нь бэлэг болгон өгөх болно. Тийм болохоор хичээгээрэй. За ингээд нэвтрүүл энэ удаагийн даалгавраа эмч нарын багаас эхлэе. За цаг явлаа. За Баттулга ихчээ тэгэхээр таны өвчин ер нь юунд сидэрдэм бэ? Хорс юм эцэн тохиолдолд. Ер нь их өвдөх үү? Баг өвдөх үү? За эмч нар маань асуугаад. Гүйлгэж суулгах уу? Гүйлгэж суулгах. Гүйлгдэг үү? Хаяа. Өвдөх үү? Аяхад өвдөх үү? Хаяа. Ходоод хорсдог юм уу? Тийм үгүй гэж хариулах хэвээр. Ходоод хорсдог уу? Ходоод хорсдог уу? Үгүй. Хевлэгээр хүчтэй хатгуулж өвддөг үү? Хевлэгээр чи хатгуулж өвддөг үү? Нуруу руу дамжих уу? Үгүй. Хадуурдаг уу? Үгүй. Хевлэгээр ороож өвдөх үү? Үгүй. Өөх төстэй хоолнд гүйлгэх үү? Өөх төстэй хоолнд гүйлгэх үү? Тийм. Дурандуулж исэн үү? Үгүй. Архиуж болохгүй. Архиуж болох уу? Тийм үгүй гэж хариулна. Гүйлгдэг үү гэсэн тийм ээ? Конкрет хийтгэл яа. Гүйлгдэг үү гэсэн юм. Үгүй. За 1 минут өнгөрсөн байна. Эмч нарын онш нойр булчирхайн. Өрөвсөл. Өрөвсөл. Таны онш? Тийм. Нойр булчирхайн өрөвсөл. За эхний оролцогчийнхаа оншийг зөв тавьж чадлаа. Баярлалаа. Эмч нар маань нэг 3 оноотой боллоо. За дараагийн оролцогч. За хүрэл доторхоо тань ер нь яг юу мэдрэгддэг юм бэ? Амьсгаад ер нь байнга амьсгаадах уу? Үе амьсгаад. За эмч нар маань Цээжээр өвдөх үү? Цээжээр нь. Тийм. Зүрхээр хатгуулах уу? Зүрхээр нь хатгуулдаг уу? Тийм. Тэгэхээр Зүрхний архаг гişми. зүрхний архаг ишмийн өвчин. Таны онш? Зүрхний архаг иш. За баяр хүргэе эмч нар маань. Хүрэлт рахынхаа оншийг зөв тавьж нийтдээ 4 оноотой боллоо. За дараагийн оролцогч баярлалаа хүрэлт рахаа. Бүжид маа тэгэхээр танд яг юу мэдрэгддэг байсан бэ? Нурууны арын хэсгээр өвддөг. Арын хэсгээр өвддөг байсан. За байнга тэр чинь өвдөж явах уу? Хаяа да. За эмч нар маань асуугаад эхлэе. Өвдөлт хүчтэй юу? Хүчтэй юу? Үгүй. Шээсэнд өөрчлөлт байгаа юу? Үгүй. Доошогоо хөл рүү дагаж өвдөх үү? Өвдөн. Хаяа да. Тийм. Ороож бүсэлж өвдөх үү? Ороож хевлээ ороож бүсэлж өвдөх үү? Энд бол Хоолтой холбоотой. нэг тал руугаа өвдөх үү? Тийм. Нэг талдаа өвдөх үү? Тийм. За мэдрэлийн язуурын эмгэг. Мэдрэлийн эмч нарын онш мэдрэлийн язуурын эмгэг. Таны онш? Мэдрэлийн язар юм. За эмч нартай баяр хүргэе. 3 оролцогчийнхаа 3 дангийнх нь оншийг зөв хийж чадлаа. Манай нэвтрүүлэгт ирсэн баярлалаа. Тэгэхээр нийтдээ эмч нар маань 5 оноогоо бүтэн авч чадлаа. За тэгвэл интернет багийнхан маань одоо эхлэхэд бэлнэ үү? Бэлэн. За цаг явлаа. Инх цэцэг тэгэхээр таны биеийн ер нь аль хэсэгт өөрчлөлт гарсан бэ? Бэлгүүснээс доод Бэлгүүснээс доо явхад ер нь хэр хүндрэлтэй ах вэ? хаяа. За асуугаад тэгэхээр интернет багийнхан. Та хөлдөө гэмтэл авч ирсэн үү? Үгүй. Босоо ажил хийдэг үү? Тийм. Босоо асуугаад байгаарай. За тэг асуу цаг байгаа юм чи тий. 3 минут байгаа. Шилб ясантаа одоо гэмтэл ерөнхийдөө өвчлөлт байгаа юу? Байхгүй. Та судасны бүдүүрэлтэй юу?
Ер нь бол баг шууд гараад тээ. За, та бүхний онш. Вэний мэдв. Тийм. За, интернет багийнхан маань эхний оролцогчийн оншийг зөв тавьж чадлаа. Баярлалаа. Нийтдээ 2 оноотой болсон байгаа. За, дараагийн оролцогч Будхүү. Тэгэхээр танд илэрч байгаа зовироос хамгийн хэцүү нь яг юу санагддаг вэ? Захтнах. Захтнах, их өвтгүү. Үе. За, интернет Хамаагүй хүнсний бүтээгдэхүүн хоригдсан бүтээгдэхүүний хэрэгсний дараа захтандаг уу? Тийм. Таны над захтнаг юм чи байнга байдаг уу? Үгүй. Бин дээр чин юм гарсан уу? Үгүй. Суугаарай. Маш олон төрлийн антибиотикийг ер нь хэрэгжилж ирсэн үү? Үгүй. Дотоод хэрэгтний өрөвчлөө. Хүнсний буруу хоол хүнсний одоо буруу хэрэглээ зуршил байгаа юу? Тийм. За хүнсний аршил. За хүнсний аршил гэж. Хүнсний аршил. За, интернет багийнхны онш. Хүнсний аршил. Хүнсний аршил. Чиний? Хүнсний аршил. За, баярлалаа интернет багийнхандаа нийтдээ 3 оноотой боллоо. Баярлалаа. За, хамгийн сүүлийн оролцогч Батөргөл. Тэгэхээр танд ер нь ямар зовир ихэлж мэдрэгдсэн бэ? Халуур нь толгой хөвдөн маш хөлөрдөг. Ааха. Та одоо бүрэн эдгэрцэн үү? Эдрэг байгаа. Үгүй. Та тамхи татдгүй. Тийм үгүй гэж хариулах хэрэгтэй байгаа. Тийм. Бин дээр чи юм туурсан уу? Бин дээр үгүй. Тэгвэл биш болсон ба. Тийм биш. Төмхөн дээр чин ямар нэг юм гарсан уу? Одоо харшил маягийн юм залгахад хүндрэлтэй байдгүй. Үгүй. Үгүй. Таны өвчин дотор хэрэгтэнтэй холбоотой юу? Дотор хэрэгтэнтэй холбоотой юу? Тийм. Юу, улирлын чанартай юу? Одоо 100 бол арай гайгүй. Үгүй. Үгүй бол яадаг ч юм уу те. Уушгин. За энэ уушгины өрөвслөлөөр вариантгүй байна. За, интернет багийнхны онш. Уушгин өрөөс. Уушгины өрөөсөө таны онш. Уушгин өрөвсөл. За, баяр хүргэе. Интернет багийнхан маань баярлалаа танд. Нийтдээ 3 оролцогчийн оншийг гурвангийн зөв тавиад нийтдээ 4 оноотой болж чадлаа. За, манай нэвтрүүлэг маань эмчнэрийн багийнхан маань нийтдээ 5 оноотой бүх оноогоо авч чадлаа. Бүх 5 хүнээ зөв уншилсан гэсэн. За, интернет багийнхан маань мөн маш амжилттай 4 оролцогчийн оншийг зөв тавьж нийтдээ 4 оноогоо авч чадсан байгаа. 5-4-ийн харьцаагатайгаар манай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт маш сонирхолтой аялал, адал явдлаар дүүрэн амьдардаг аялагчид оролцсон байгаа. Бидний нэвтрүүлгийг ирж оролцож өөрсдийнхөө хурд хүчийг сорж нэг өдөр бас эмчийн одоо үүрэг ролоор хүнийг оншилсан маш сонирхолтой болгож өгсөнд баярлалаа. За, эмч нартаа мөн адил баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийг үзэн суусан үзэгч танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлэг эрүүл бүр бидний ирээдүй Can From брэнд инхчин эрүүл мэндийн цай зөөлөөс Экос. Манай нэвтрүүлэгтээ хамт байсан танд баярлалаа. Энэ бол эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг. Дараагийн дугаараар уулзъя. Онцгой бүтээлийг ойрын хос